Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхээ дугаараар бид нар хоршооны талаар ярихаар сэдвийг сонголоо. Тэгэхээр 2021 онд хийгдсэн аж ахуйн нэгжийн бүртгэлээс харахад бол манай Монгол улсад бүртгэлтэй 4500 орчим хоршоо байдгийн байна. Одоо 2023 оны байдлаар статистикийн дүнгээс харах юм бол хоршооны тоо өсөөд 2023 онд 5000 орчим болж нэмэгдэж байгаа. Цаашдаа ч нэмэгдэхээр хандлагатай байна. Гэтэл яг энэ бүртгэлтэй байгаа хоршоодоос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь хэд вэ гэдээ харах юм бол нэг ойролцоогоор 1500 орчим байна. Тэгэхээр хоршоогоо байгуулах бол тухайн тэр хоршооны гишүүд өөрсдийнхөө хэрэгцээг хангах зорилгоор өөрсдийнхөө амьдралыг сайжруулах, амжилтаагаа дээшлүүлэх зорилгоор байгуулдаг. Гэхдээ тэр байгуулсныхаа дараа амжилттай авч явна гэдэг нь бол их чухал зүйл байгаа учраас энэ талаар бид нэр ярилцахаар өнөөдөр студид зочин урьж авчираад байна. За манай өнөөдрийн зочин бол нийслэлийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга болон Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны гүйцэтгэх захирал Эрдэнэбаатар байгаа. За бидний урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. За тэгэхээр түрүүн хэлсэнчлэн манай Монголд бол нэлээд олон бүртгэлтэй 5000 хоршоо байна тий. Одоо энэ та улам нэгсээ бараг 2 дахин 100000 болох гэж байгаа гэсэн тийм юу байна гэсэн. Тэгэхээр ер нь энэ хоршоог цаашаа ер нь төр засгийн хувьд ямар бодлоготой байдгийг нэмэгдүүлнэ гэсэн бодлоготой байна уу? Эсвэл 5000 нь хангалттай гэсэн байна уу? Та энэ тал дээр нийслэлийн одоо хөдөө аж ахуйн хоршоологчдын даргын хувьд өөрийнхөө мэдээллийг биднэрт хуваалцаж. За ер нь бол засгийн газраас гаргасан нөгөө 2050 гээд асаараа 2050 гээд байгаа. Тэгээ яг энэ хараан дотор бол ер нь бол энэ хоршоологчдыг дэмжнэ, хоршоологчдын хөдөлгөөнүүдийг бий болгоно гэсэн юм одоо утга санаа бүхий одоо зорилго орсон. Тэгээ яг энэ ажлын хүрээнээс одоо сая засгийн газраас одоо уур амьсгалын өөрчлөлтөнд тасан зохицох малчдын одоо амжиргааг дэвшүүлэх зорилгоор одоо энэ томоохон юм хууль батллаа. Саяхан 5 хоногийн өмнө батлаа. Тэгээ энэ хуулийн хүрээнд бол одоо Монгол улсын одоо бүх малчдыг ер нь хоршиж ажиллах маш их чухал юм байна гэдгээс одоо санаачсан одоо түүнд нэлээхэн томоохон хөрөнгө оруулалт буюу одоо 5 жилийн хугацаанд 5.80 төгрөг зарцуулнаа гэсэн юм засгийн газрын одоо хөтөлбөр гараад ингээ хэрэгцээд эхэлчлээ. Ингээд маргааш бол одоо яг нээлттэй үйл ажиллагаа болно. Үүнээс үргэлжлээд ингээд 330 сумын бүх одоо газруудад малчдаар очиж хоршооны талаар ханхан шатны мэдлэг болоод хоршоог хэрхэн байгуулах, хоршоог яаж сайжран хөгжүүлэх талаар хөрөнгө оруулалтыг шууд хийгээд явна гэсэн юм зорилго тавьчихсан одоо ажлууд хийгдэж эхэлж байна. Тэгэхээр эндээс юу гэж хэлж байгааг бол засгийн газраас бол үндсэндээ бол хоршоологчдыг бол дэмжихээр одоо албан ёсоор бол гал тэрэгмээ хөдлөөд ингээ эхэлсэн юм баяртай бол мэдээ байгаа. Тэгэхээр энэ илүү малчдаг чиглэсэн хоршоонууд юм. Тий, ер нь бол хоршоо бол маш олон төрөл байгаа тий. Гэхдээ засгийн газраас бол ер нь бол малчдын хоршоог авъягч. Нэгсэндээ энэ хоршооны ач холбогдол нь яг юунд дээр гэдэг юм бэ бол уулын мохорт байгаа ганц айл одоо өөрийнхөө 1 кг ааруулыг зах зээл дээр зарна гэсэн ойлголт юусаа байхгүй. Тэгвэл тэнд байгаа одоо баг дотроо байгаа одоо 10 хайз нийлээд 10 кг тий бүгдөө нэгдэж хоршоо байгуулад 10 кг тэр хоршоонтой өгч. Хоршоон цаашлуулад тэр уулын мохорт байгаа бүгд хоршоонууд нэгдсэн дундын хоршоо байгуулад энэ бүх газраас одоо 10 кг ирэх юм бол 1000 кг юм. 1000 кг-ыг дундын хоршоо нь одоо зах зээл рүүгээ сууд нэвтрүүлэхэд бол энд бол одоо юу байгаа гэж. Гэтэл хоршоо хөгжөөгүйгээс одоо хамгийн энгийн жишээ бол одоо махаа гаргалаа гэхэд цэнжл өгч. Цэнж аваачаа зах зээл дээр зарж байгаа бол бидний одоо энэ хоршооны гол санаа бол махаа нэмэн өртгээд шингээгээд илүү хүнтэй зарагдана гэдэг нь хоршооны хэлбэрээр нэгжиж зах зээл дээр одоо үнэтэй өгөх тийм боломжтой байна. Нэгсэндээ одоо малчны одоо гэрээс манай хүнсний дэлгүүр дээр зарахад 7 хүн дамжиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгонд одоо өртөг нэмэгдэж байгаа. Нэгсэндээ 6000 төгрөгөөр гарсан бах зах зээл дээр 15000 төгрөгөөр манай дэлгүүртээ худалдан авахч нар үзэж байгаа юм. Гэтэл тэр хооронд нэмэгдэж байгаа тэр зөрүүнд малчтад огт хамаагүй зөвхөн цэнжүүдийн гарт ороод ингээ явчихж байгаа бол одоо бол бид нар хоршоо байгуулснараа тэр нэмэн өртөх нь малчиндаа буцаагаад ороод ирдэг энэ
хувилбар нь бол нэг хоршооны хэлбэр. Одоо нэгсэндээ компаниас бол арай өөр хэлбэртэй. Энэ нь бол одоо зүүн өмнөд Аз болоод Азуудад бол одоо 100 жилийн түүхтэй амжилттай явсан хүн тий. Одоо Азийн бар гэдэг Солонгос, Япончуудын үндэс нь бол энэ хоршоо байдаг. Тийм учраас бол хоршоо бол энэ 1998 оноос хойш одоо анх одоо үүсгэн байгуулагдаад ингээд тий хөгжсөөр одоо бол таны түрүүн тоо хэлсэн бол нэг 5,000 гэж байгаа бол манай хөдөө аж ахуйн хоршоологчтой холбоонд бол 807 хоршоо бол нэгдээд яг идэвхтэй үйл ажиллагаагаа явж байгаа. Тэгтээ мэдээж энэ дотор бол нөгөө эзний хоршоо яг жинхэнэ хоршоо гэдэг бид нар бол ингэж ялгаж явдаг. Тэгэхээр нөгөө магадгүй манахаас бол нэг хөдөө аж ахуйн хоршоолагч бол нэг 3,000 гаруй байж байгаас нэг 807 нь одоо яг үндсэн яг юутэй тий хоршооны хэлбэрээр явж байгаа бол үлдсэн нь бол дандаа эзний хоршоо явж байна гэж. Тэгэхээр эзний хоршоо гэдэг чинь юу вэ гэвэл 9 хүн нийлээд хоршоо байгуулагддаг бол нэг хүн ах дүүнэрээ оруулаад яг л өөрөө гэр бүлийн бизнесийг л авдаг бол хоршоо бол 9 хүнээр нэгдээд дундаасаа яг жинхэнэ одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Хоршоог бол яг жинхэнэ хоршоо гэж органик хоршоо гэж бид нэр ярьж байгаа. Тэгэхээр малчтын хоршоо нийлүүл одоо бий болж байгаа гол зорилго нь болохоор за нэг талаасаа малчт илүү зохион байгуулалтанд орно. За тэгэхээр нөгөө нэг борлуулалтын гинжин хэлхэнд нэгдэх боломжтой болно тий. Одоо малын галтай бүтээгдэхүүний илүү өндөр үнэ зарна. Нөгөө талаас хэрэглэгч бидний хувьд болохоор тэр олон ченжийн дамжлага байхгүй болохоор бас бидний гар дээр ирж байгаа үнэ маань арай хямдана гэсэн үг тий. Тэг хямдана гэсэн утгатай. Тэгэхээр ерөөсө хоршооны тухай ойлголт нь өөрөө болохоор эдийн засгийн бол нийгмийн хэрэгцээг л хангаж байгаа. Нэгсэндээ ганцаараа биш хамт олноороо нийлээд бүтээгдэхүүнээ л гаргая л гэж байгаа. Хэрэглэгчтэй шууд өгөө л гэж. Энэ хэрэгтэй. Бас нийгмийн бас эн чинь уулын мохот бүгдөө нэг хоол байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бас нийгмийн хэрэгцээ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нийгмийнхаа хэрэгцээгээ бас ингээд нийлээд хийдэг. Одоо жишээ нь бибинес мэдээлэл авъя, суралцсан зохион байгуулалт гадаад руу явуулна гэдэг ч юм уу ингээд тэр хэрэгцээ. Нөгөө талдаа бол нөгөө эдийн засаг. Эдийн засаг нь одоо яагаад малчтын одоо ингээд бидний судалгаагаар бол жилд нэг малчин бол нэг 6 сая төгрөгийн орлоготой байна гэж байна. Тэгээ 6 сая. Энэ нэг бараг сарын 500 мянга гэдэг бол одоо манай хамгийн доод хөдөлмөрийн доод хэмжээгээр авч. Тэгэхээр энд амьдрал муудаад байгаа байхгүй. Хичнээн тэд хөдөлмөрлөөд амьдрал нь дээшлэх байгаа. Тэгэхээр энд нэг процессын алдаа нь буюу тэр цэнж ороод тэр хэрэглэгчдэд хүрч чадахгүй байгаа нь тэр нөгөө эдийн засгийнхаа тэр зохион байгуулалтыг хийж чадахгүй байна. Яг жинхэнэ хоршоодууд авч явж чадахгүй байна гэж асуудал нь тэнд байгаа учраас л одоо төр засгаас анхаарж байна. Манай энэ холбоодууд бас нэлээд энэ тал дээр бас нарийн сайн ажиллаж байгаа. Тэгээ энийг л сайн ажиллуулж чадах юм бол одоо жишээ нь та бидний хамгийн одоо энгийнээр хэлэхэд Samsung. Samsung-ыг хүн болгон компани гэж ойлгодог. Гэхдээ үүндээ хоршоо шүү дээ. Тий. Toyota бас хоршоо. Тий. Ерөөсө тэгэхээр эдгээр бол ингээд нэгдэж нийлээд одоо ингээд улсаараа тий бүр улсаараа ингээд хоршоо болоод анхныхаа Солонгосын Samsung бол усан онгоцоо гаргаж ирсэн бол бид нар бол одоо үнэхээр малчтайгаа дээшлүүлнэ л гэх юм бол ерөөсө бүгдөө нийлж ийж гарна. Тэгээд ер нь бол малчтаас 3 хүн бүтээгдэхүүн гарч байгаа яг үнд. Мал, сүв, түүхий гэсэн. Тэгэхээр энэ гурвыг л бид нэр ингээд яг хэрэглэгчтэй эсвэл нөгөө түүхий идээд экспортод гаргах тий асуудлаа зөв шийдээд хийчих юм бол болчихно. Би бол мах сүв хоёр бол дотоодын хэрэгцээг 100 хангаад түүхий идэг бол бид нэр экспортод хангалттай гаргах боломж байна. Жишээ нь түүхий дээр ихэд та одоо юухэн хамгийн багтаа ихэд жилд 20 сая нэхий гарч байгаа шүү дээ. Тэгэхдээ өнөөдөр нэхий ямар үнэтэй байгаа вэ тий. Би сайн нэг сонин судалгаа харсан. Юу вэ гэсэн судалгаа биш нэг мэдээлэл харсан. 2003 онд нэхий 5,000 төгрөгийн үнэтэйсэн. 2003 онд ч тий. Одоо бол 2023 буюу 20 жилийн дараа 0 төгрөг болсон. Тэгэхээр энд яг үндсэндээ бол бидний нөгөө хөдөө аж ахуй бол Монгол улсын одоо тий тэргүүлэх 2 дахь салбар гэж байгаас уул уурхайн дараа хамгийн чухал нийт одоо ажилчдын 32% нь ажиллаж байгаа энэ салбарын хамгийн чухал түүхий идэ бол бид нэр өөрсдөө нурааж байгаа байхгүй. Тэгэхээр энд яагаад таана маш олон асуудал байгаа ч гэсэн хоршооны хувьд бол энийг хөнхөө хийгээд явчих боломж нь бол байгаа гэж бид хардна. Тэрийг засгийн газраас олж харсан учраас яг л одоо энэ хөрөнгө оруулалтуудыг хийж яг энэ зүйлэн дээр нэлээд анхаарат байгаа дуу миний хувьд бол одоо их баяртай байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын хөтөлбөр нь хэдийн хугацаанд за энэ 7 хоногоос эхэлж байгаа юм. Тийм маргааснаас бол нийтдээ эхлээд аль байсаар эхэлж байна. Тэгэхээр хэдийн хугацаанд хэрэгжин тэгээ яг хэдэн ширхэг хоршоо байгуулна гэсэн тийм зорилготой юм бол яг хөө мэдээж хоршоог бол шууд органикаар шууд байгуулах гэж үү те ингээд тэд 100 юм уу 1000 гэсэн тоо бол одоо байхгүй л те. Гэхдээ ерөнхийдөө бол ямар ч гэсэн бол малчтыг уриална.
Тэ. Ер нь бол ингээд хамгийн багадаа 9 хүн нийлээд нэг хоршоо байгуулах боломж байна. Одоо тэр нэг юм одоо тий хот айл биш үү тий нэг хот айл бол нэг бас нэг 5-аас 9 орчимд 10 орчимд айлууд байд. Тэгээд тэднийг нэг хоршоо болцоосоо. Бас гадна бүгдөө нийлээд бүр тий ганцхан 9-оор биш магадгүй 1000 хүн нийлээд хоршоонууд загварууд байна. Одоо манай одоо тэр 807 дотор явж байгаа мундаг хоршоонууд зөндөө байна. Бүр 1000 гишүүнтэй тий тэд нар чинь ингээд өгдөг юм өгч чинь буцаагаад өөрсдийнхөө хэрэгцээг ингээд одоо зүгээр авчиж чинь тийм ингээд ийм зохион байгуулалтанд орсон одоо мундаг хоршоонууд зөндөө байна. Улсын тэргүүнийх байна. Гэхдээ цөөхөн гарын 13-т л багтахаар байгаа байхгүй. Тэгэхдээ буцаагаад дээдлэлт нь байгаа дундын хоршоо гэх юм бол нэг Монгол улсад 28 дундын хоршоо байна. Гэтэл бид нэр бол нөгөө органик буюу яг хийж байгаа ихэнх нь одоо 20 гаруй нь бол за 15 юм да 15 нь яг дундын оршин бол олон улсын байгууллагын дэмжлэгтэй явж байгаа гэсэн. Мэдээд сайн олон улсын дэмжээд аваад тэр ажилчдыг нь цалинжуулаад хөрөнгө оруулалт хийгээд одоо ноолуураа сууд бид нэр экспортод гаргаад маш үнэтэй зарж байгаа шүү. Жишээ нь сарлагын хөөврийг тий ээрээ дутас болгоод маш өндөр доллараар зарж байгаа шүү. Тэгэхээр хэд л бол хэд нугалж байгаа. Тэгэхээр ийм боломжийн бизнес авч байна. Гол нь нөгөө хоршооны мөн чанд нь хаана гэдэг юм бэ гэвэл тэндээс ашиг олж байгаа бол буцаад тэр гишүүндээ ноогдлоо ашиг хэлбэрээр ч юм уу эсвэл гишүүний амьдрал дээшлэж авах хэрэгтэй. Ер нь бол онцлог компаниас бол ялгаатай нь ерөөсөө гишүүний амьдрал нь эсвэл гишүүнд орлого л авчирч авах хэрэгтэй. Тэгэхээр тэр нөгөө миний хэлээд байгаа тэр органик хоршоонууд нь өөрөө бол их цөөхөн явах гаднаас санхүүжүүлээд нэг ажлын нэг аппаратууд нь цадинтай явж байхад цаана байгаа бүтээгдэхүүнээ өгж байгаа хүмүүс нэг орлогоос өчүүхэй хэсгийг авч байгаа нь өөрөө бид нар бол органик биш байна. Тэр гадны хөрөнгө оруулалт дэмжиж байгаа хувьд бол бид нар бол цаашаалтаа авч үзэж байгаа. Мэдээж энэ зэмд чинь бас гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Бид нэр санхүү мөнгө хэрэгтэй байна. Бидний асуудал ерөөсөө л санхүү шүү дээ, тий. Тэгэхээр санхүүгийн асуудлуудыг ингээд шийдэж байгаа гэсэн. Ийм одоо сүүлийн нэг 10 20 жил ийм л байна л да бид нар. Тэгэхээр хоршоо чинь за доор хаяж 9 хүнтэй байх хэрэгтэй тийм. Анхан шатны хоршоо бол доор хаяж 9 хүнтэй, дундын хоршоо бол 51 буюу 3 одоо аж ахуй нэгж. Тэрний 2 нь заавал хоршоо байна гэсэн заалттай. Яг хуулиндаа. Тэгэхээр гишүүд маань хувь нийлүүлж байгаа, хөрөнгөө нийлүүлж байгаа. Яг зөв. Хувь заа тий онцлог нь бол заавал хувь нийлүүлсэн хөрөнгөөрөө. Хэдэн төгрөгнөөс дээш гэсэн тийм хязгаар байхгүй. Ерөөсөө хязгааргүй. Нэг төгрөгч байсан ба. Тий нэг төгрөгч байсан. Гол нь өөртөө яг яаж хоршоогоо ямар чиглэлээр яаж авч явахаасаа шалтгаалаад аваа яв. За ингээд тий одоо ч 1000 хоршоотой зарим нь бол одоо 100,000 төгрөгөөр нийлсэн ч юм уу. Ер нь харахаар нэг 100,000 малчид бол нэг 100,000-аас 50-аас 100,000-аар л нийлдэг юм да. Тий бусад өөр төрлийн хоршоонууд бол арай илүү сая төгрөгөөч гэдэг ч юм уу тий. Тэр хаваар болоод байгаа. Тэгэхээр за хашаага байгуулад за тэгээ тэрнийхээ гол нь бол бидний яг таны хэлж байгаа шиг тэр хүний гишүүний амжиргаа маань дээшлэх ёстой тий урт удаан хугацаанд энэ маань доктортой ажиллах ёстой. За хэрэг бүр мөрөөдлөөр болдгийм бол Монгол улсын хөгжилд гэсэн хувь нэмрээ оруулах ёстой гэж хэлж шүү дээ. Тэгэхээр хошоо яг амжилттай байх гэдэг нэг юм чухал хүчин зүйл байна да. Тэгэхээр энэ тал дээр та бол өөрөө яг Монголын мал эмнэлгүүдийн дундын хошоог үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг одоо баруун өөрөө гүйцэтгэх захирлын албан тушаалыг гарч явдаг. За энэ Монголын мал эмнэлгүүдийн дундын хошоо маань 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Нодлон 10 жилийнхаа ойг тэмдэглэсэн тий. Тэгэхээр энэ 10 жилийнхаа туршлагаас ингээ харахаар яг энэ хошоо амжилттай хахад яг гол хүчин зүйл нь юу байдаг юм бэ? Тий. Ер нь бол хоршооны анхны үзэл баримтал нь юу байдаг юм бэ гэх юм бол юу байдаг? Нэгдэх сэтгэл. Одоо ингээд ганцаараа бол юу ч хийж чадахгүй юм байна гэдэг тий. Харин багаараа нийлэх юм бол олуулаа нийлэх юм бол бид нэр улам хүчтэй. Нэгсэндээ хоршооны хүч бол ерөөсөө нэгдэл дотор байдаг гэж хардаг. Тэгээ бид нэр ч гэсэн 2013 онд хоршоо мал эмнэлгийн дундын хоршоогоо байгуулахдаа ерөөсөө нэгдий гэдэг эхлээд нэг зорилгоо тавьсан. Нэгсэндээ Монгол улсад 1024 аж ахуйн нэгжийг л бүгдийг нэгтгэе. 1024 одоо мал эмнэлэг байна гэсэн үг. Мал эмнэлэг буюу ХХК-нууд буюу тий компаниуд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг л ерөөсөө нэгтгэе гэд бид нэр 10 жилийн зорилго тавьсан. Одоогоор бол 600 аж ахуйн нэгжийг нийлүүлсэн байна. Тэгэхээр эн чинь нэг хүний санаа одоо 600 хүний санаа гэдэг бол одоо агуу юм тий. Үүн дотор нэгт бол нэгдэх. Хоёрт нь бол эв нэгдэл.
Ерөөсөө энэ монголчууд бид нар чинь энэ ингээд нэгдэхэд нэг ийм нэгдэл байхгүйс нэг үзэл бодлын ялгаа, нийгмийн ялгаа гэдэг ч юм уу те эсвэл мөнгөний ялгаанаас бол ерөөсөө энэ ийм нэгдэл гэдэг юм чинь бас маш хэцүү. Бид нар бас хоёр дахь зорилгоо бол ерөөсөө ийм нэгдэл. Яагаад энийг бүр жишээ болгоод эзэн Чингис хааныхаа жишээг авсан байхгүй. Тэ? Чингис хаан зүгээр сууж агаад их Монгол хаанууд нэгдчихэв шүү дээ. Юу вэ гэвэл бүгдөө ийм нэгдэлтэй байж чадах юм бол хажууд байгаа улс орн руугаа дайраад юмөө цуглуулж авчих боломжтой юм байна гэдгийг хүмүүст ойлгуулж чадсан. Тэгэхээр бид нар бол малын эмчнэрийг ерөөсөө ойлгуулахдаа нэгдчих юм бол бид нар том боломж байна гэж харсан байхгүй. Яагаад гэвэл бидний зах зээлийн хувьд боломж байна, улс төрийн орчинд боломж байна, нийгмийн асуудлыг шийдэх боломжууд асар их байна гэдгийг тэднэрт би одоо манай энэ үүсгэн байгуулагч маань харуулж чадсан байхгүй. Яг ингээ бүр зураглалж харуулсан. Бид нар яг ямар юм дээр очисон байхын, хідэн төгрөг олцсон байхын бид нар тэрнээс ямар боломжийг энэ гишүүн голно. Нэг гишүүн ямар өгөөжтэй байх юм бэ гэдгийг нь бол харуулж чадсанаар бол одоо манай энэ хоршооны бас нэг миний бодлоор бол одоо энэ зүйл нь одоо ийм нэгдэл нэгдэх нь хоршихна гэдэг нь бол чухал юм байсан. Одоо амжилтын одоо нууц гэж бид нөө өөрсдөө бол одоо олж. Ягаад тэгэхээр бид нар нэгдээд эхлэхээр яг юм ах トゥ шиг болоод эхэлчихсэн. Нэгсэндээ ах トゥ болно гэдэг чинь нэг нэгнийхээ санааг зөв ойлгож байна. Хэлсэн үгийн цаазын утга санааг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр зөв нөгөө хараагаа, алсын хараагаа зорилгоод зөв тодорхойлцсон цагт бол бүгд тэр зорилго руу нэгэнд хараагаар ингээд давшаад ороод ирэхээр бүгдийг л нөгөө хүртэж байгаа хүртэм чинь асар хурдан амжилтанд хүрч байгаа. Мэдээж бид нар анх байгуулахад бол эхний 2 жил бол яг энэ ийм нэгдэл дээр бол маш их маргаантай, маш их асуудалтай байсан. Бүр тэр битгий хэл бүр ажлын хэсэг дотроо хүртлээ бид нэгдэж чаддгүйсэн. Гэхдээ л бид энэ хэцүү зүйлийг ингээд ярьсаар хийсээр байгаа. Өнөөдөр одоо 10 жилийн дараа гэхэд бүр ингээд наасаар өдөрт манайхаа гэхэд хамгийн багадаа гэхэд 10 аж ахуйн нэг одоо 9 орж шүү дээ. Тэгэхээр тэр шууд шинээр манай хувь нийлүүлсэн хөрөнгөө өгөөд шууд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энд юу хэлээд байх вэ? Нэгэнт бөмбөлөг том болсон цагт бол зүгээр масыг аваад явцдаг юм байна. Тэгээ өөрийнхөө салбарыг аваад явцдаг юм байна гэдэг байна. Тэгэхээр энэ жишээг бид нар хаанаас харсан бэ гэвэл сая нөгөө Солонгосын жишээс бид нар олж харсан байхгүй. Яагаад Солонгосын жишээн дээр харсан гэхээр Солонгост бол тэнд ингээд бас ингээд нэг 1500 аж ахуйн нэгт нийлээд бүгд төмс тарьж байгаа байхгүй. Тэгтээ бүгдөө нийлээд төмсөө экспортод гаргаж байгаа байхгүй. Тэнд 1 воноор зарж исэн төмсөө гадаад 3 воноор зарж байгаа байхгүй. Тэгтээ хоршоо. Тэгээ энэ юмыг ингэж олж хараад бид нар бас ингэж явдаг юм байна гэдгийг бас ингээд нэлээд их явсан бид нар бас ингээд гадаад дотор Чехад очиж хоршоог үзлээ, Японд үзлээ, Солонгост үзлээ, өөр Монголд очиж үзлээ. Ерөөсөө ийм байдаг юм байна гэдгийг олж хараад тэгээс өөрсдийнхөө бол тий одоо бүтэц зохион байгуулалтаа зорилгоо тодорхой тавиал дайрахад л одоо бол ингээд 600 аж ахуйн нэгт нийлцсэн. Жилийн хамгийн багадаа нэг 6 тэрбум төгрөгийн борлуулалтаа хийгээд ингээд жилд нэг 300 орчим сая төгрөгийг гишүүдэд хаваарлал ногд ашиг бол хаваарлаад өгч байгаа байхгүй. Тэгэхээр энд бол нөгөө эцсийн нөгөө нэг гишүүний хөрөнгө нь өсөөд амьдрал нь сайжраад эхлэхээр тэр аж ахуйн нэгж нь орлоготой болоод эхлэхээр л хоршоо өөрөө ихтгэл өмчлөлөөр явж байгаа хэвээр. Тэгэхээр та яг тодорхой нөгөө танай хоршоо мал эмнэлгүүдийн орчмын яг ямар үйл ажиллагаа явуулдаг талаар жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Тий. Манай ер нь бол мал эмнэлгийн дундаа хоршоо бол яг зөвхөн гишүүдтэй зориулсан л үйлчлэгээ үзүүлдэг. Яг 14 төрлийн үйлчлэгээ үзүүлдэг. Энэ дотор нөгөө эдийн засгийн нөгөө хэрэгцээг нь нийгмийн хэрэгцээгнүүдийн өгсөн ажлуудыг үйлчлэгээнүүдийг гишүүдтэй шууд үзүүлдэг гэсэн. Тэгээ манад орохын тулд 1 сая төгрөгөөр хувь нийлүүлнэ хамгийн багтаа. Тэгээд 1 сая төгрөгөөр ороод ирэхээр манайх буцаагаад хоршоо маань тэр хүнд одоо 14 төрлийн үйлчлэгээ. Энэ бол одоо жишээ нь хамгийн ихсэн. Одоо нөгөө нийгмийн хэрэгцээ буюу хуралдах хэрэгтэй шин. Энд чинь оюун санаагаа нийлүүлмээр байсан. Биднэрт мал эмнэлгүүдийн дунд байгаа асуудлууд юу байгаа юм бэ? Тэрийг ингээ хуралддаг. Одоо ингээл 21 аймаг болгон дээр би эмчнэрээ цуглуулад бид нар асуудлуудаа ярьж байна. Тэгэхээр тэр асуудлуудаа эхлээ гаргаж ирнэ. Тэгээ асуудлуудаа гараад ирсний дараа бол орлого олгох боломж юу байгаа юм бэ энэ дотор? Энэ дотор орлого эдийн засгийн хувьд биднээс хэрэгцээтэй тэр зүйлүүд юу байна? Мэдээ санхүү мөнгөгөө цаашаа явахгүй. Тэгэхээр тэр асуудлуудаа шийдэх асуудал. Тэрний хамгийн энгийн жишээ бол малын эмч бол эм тариатай байна. Бид нар тэгвэл одоо юунаас ер нь бол Хятадаас Оросоос эднээс эмээ оруулж ирж байна. Тэгээд өөрсдийнхөө хэрэгцээтэй эмнүүдийг оруулж ирээд өөрсдийнх гишүүндээ зээлэр өгж байгаа. Одоо жишээ нь нэг манай гишүүн бол нэг үндсэн гишүүн бол 3.5 сая төгрөгийн
бүтээгдэхүүнийг зээлээр авах эрхтэй. Бүр яг хэрэгцээтэй яг хаврын хувьд бол бүр 15 сая төгрөгийн бүтээгдэхүүний зээлээр ав. Гэхдээ энд хүү байхгүй шүү дээ. Тэ хүүгүүгээр зээлж байгаа байхгүй. Энд чинь өөр нэгсэндээ тэр гишүүнтэй хөрөнгө оруулалт хийж байна. Яг хэрэгцээтэй үед нөгөө тарилга туулахтай үед паразитынхаа юм хийдэг. Бид нар маш олон юм руу ордог л та. Зөвхөн яг л манай үндсэн паразитынх руугаа ороод яг паразитынхаа хэрэгцээ малчтад хэрэгцээтэй байгаа тэр анхан шатны тэр урчилсан сэргийлж байгаа евомик туулгалт угаалга тий халдваргүй чөлтийг ингээд бүтээгдэхүүнийг ингээд тасралтгүй нийлүүлж байгаа хэрэг. Энийг нь нөгөө ажиллаа аваад тэрэн дээр өөрийнхөө өртгийг нэмээд тэр малчтад дүүцлээд малын эрүүл мэнд болоо цаашлаад эрүүл ахуй тий баталгаатай бүтээгдэхүүнийг гаргаж өгч байгаа хэрэг. Тэгэхээр энэ ажилд бол бидний жишээ хөрөв. Гуравт нь бол ингээд яалтчгүй юу байна? Маш олон төрлийн олон нийтийн ажлуудыг зохион байгуулж спортын тэмцээн ч юм уу гадаадад ажил. Манайх жилд нэг 100-аас 150 эмчнэр дотоод болон гадаадад үн төлбөрөөр амардаг. Байгаль ажиллаж байдаг тийм танай фэйсбүүкийг дагдаг. Яаж жоохон байж байгаа аялаа явуулсан гэдэг тийм. Тэгэл ингээд ажиллаж ингээд дэлхий хаашаа очиж байна. Нэгсэндээ энд юу харуулах гэдэг бид нэр зүгээр ингээд амар зугаалаад нийлэхээсээ илүү нүдэ тайлмаар бусдаа харьцуулмаар. Ингээд манай бид нар чинь хамгийн түрүүнд хэл гараад замаа харьцуулдаг шүү дээ. Эдний зам, Хятадын зам, Монголын зам ямар гоё юм, манай орон нутагт ямар муухай замтай. Энэс бол хөгжил хацдаг юм байна. Гэдгийг тэд нэр нүдэрээ хараад итгэлэн өдөр бол. Тэгээ цаашаага яг мал имлэг руугаа аваад ороод ирэхэд бүр ингээд харж байгаа. Ганцхан энэ удирдлагууд биш. Эсвэл зохион байгуулж байгаа, үүсгэн байгуулсан хүмүүс биш. Гишүүд өөрсдөө тэрийг мэдэрч чадсан цагт хоршоо өөрөө хүчтэй болдог байхгүй. Тэгэхээр энэ мөн чанарыг л бид нэр харуулахын тулд тэр гишүүдэд өгнө. Тэгээд мэдээж эрүүл байна гэдэг чинь бол хамгийн чухал учраас бид нар бол тэмцээнүүдэд бүр одоо лиг шиг бол гэж аймаг дотроо эхлээд юу тоглоно. Дараа нь шалгарсан Улаанбаатарт ирээд тоглоно тий. Ингээд 400 500 малын эмчнэр зөвхөн малын эмчнэр шүү. Ерөөсөө манад бол өөр одоо малын эмч биш хүн бол ордгоо жоохон хүмүүс шүүмцдэг. Та нараа аймаг гоё юм. Гэхдээ дандаа л малын эмчнэраа гэдэг. Гэхдээ малын эмнэлэгт чинь маш олон хүн ажиллаж байгаа тий. Бизнесийн хүмүүс, эдийн засаг нэгтлэнгуу тий мэрэгчлэнүүд. Гэхдээ бид нар яалтчгүй хүн дээр бол яг л нөгөө гişүүдээ л үүсгэн гэдэг нөгөө үндсэн нөгөө хоршооны зорилго нь өөр тэр байгаа байхгүй. Тэгэхээр гişүүдээ бид үүсснээр бол гişүүдийн сэтгэл ханамж дээшлээд үүнийгээ бусдад харуулдаг. Бусдад одоо ойлгуулдаг. Тэгэхээр ингээ найзуудаа дууддаг. Тэгэхээр тэр хэмжээгээр бид нэр борлуулалт авлаа. Тэгээ мэдээж борлуулалтад эцсийн үр дүнд бол ногдол ашгийг бол хуваарлаад ингээд өгөөд тэдний юм хувьд бол яг бодиттой хөрөнгө оруулалт нь гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг юм бол дундаа оршоо бол ингэж хөгждөг юм байна малчт. Яг хоршооны хэлбэр ямар юм давуу тал юм бэ? Нэг хүний одоо баяжих биш нийтээрээ одоо гоё ингээ амьдэрдэг, хамтарч ажилладаг гэдэг энэ жишээ бол байгаа юм л да. Тэгэхээр та ч одоо 600 гаруй гишүүнтэй гэдгийгсэн тий. Тэгэхээр ер нь нөгөө удирдлага зохион байгуулалтын бүтцэн яаж явж байна? Засаглалын хувьд одоо та хэрхэн одоо хурал тий гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн хурал тэднэрүүдээ яаж? За үндсэндээ бол хоршоо бол хамгийн дээд байгууллага нь бол бүх гишүүдийн хурал гэдэг. Бүх гишүүдийн хурал бол жилдээ нэг удаа болно. Манайх бол 3 сарын 15-нд юу н бараг тогтцсон. 3 сарын 15-нд л Улаанбаатар хоттой бүх гишүүд ирнэ. Тэгээд 600-аа нийлж загаад хурлаа хийгээл байгууллагынхаа одоо тайланг тавина, төлөвлөгөөгөө батлуулна, тий? Ийм томоохон одоо процесс явна. Юу бол сонгуульт ажил 4 жилд нэг удаа сонгуул явна. Үүнд сонгуулаар бол даргаа сонгоно, удирдах зөвлөө сонгоно, хяналтын зөвлөө сонгоно. Ийм 3 байдаг. Хяналтын зөвлөл бол одоо улирал тутам бол манай дээр ирээд яг мэрэгжлийн аудитын байгууллагатай хамтраад ажлын хэсгээ шалгацдаг. Шууд шалгалт оруулаад яг ингээд явцдаг. Нэгсэндээ тэрэн дотсон нөгөө малын эмч ороод ирж штэ тийм нэг манад бол нэг 5 хяналтын зөвлөөр 5 л малын эмч. Эдгээр бол санхүүгийн мэдлэг мэдгүй. Гэхдээ мэдлэгийг нь юугаар хангаж байгаа юм бэ гэвэл аудитын байгууллагатай хамтраад шууд хамтраад ажиллаа зохион байгуулаад шалгалтаа хийдэг. Санхүүгийн шалгалт. Тийм санхүүгийн шалгалтаа ерөөсө тогтмол хийгээд явцсан. Тийм учраас нөгөө мөнгөө бид нар бол маш их нээлттэй байдаг. Яг тэгвэл ихэнх одоо бараг хувьцаат компаниуд л одоо санхүүгийнхаа мэдээллийг нийтэд зарлж байгаа бол манай дундын оршоо бол ерөөсөө олон нийтэд шууд зарладаг. Тэдийг олсон, тэдийг нээлттэй бүх нөгөө санхүүгийн бичиг баримт гишүүдэд шилэн данстай. Тэрүүгээр бол нөгөө оршоо чинь бас ингээд бас их давуу хүнд нөгөө итгэл нөгөө асуудал байдаг учраас ингээд шийдсэн. За удирдах зөвлөл бол 3 сар тутам мөн л улирал тутамд нэг удаа хуралдана. Хуралдахдаа зөвхөн бодлогын төвшөнд л ярилцсан.
бодлогынхаа юмнуудаа, журмуудаа тий бүгдийг батлна. Тэгээд энэ бодлогууд дээр нөгөө бүх гишүүдийн хурал дээрээс гарсан гишүүдийн тэр асуудлуудыг шийдэх асуудлуудыг наривчлан авч үзэх энд журам боловсруулдаг байхгүй. Тэгээд журмаа боловсруулаад доошоогоо өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд үндсэндээ бол тэдний тэргүүлэгчтэй ажил бол ингээд уйлал тутамдаа яваад шийдвэрээ гаргаад ингээд явцдаг юм байна. Тэгэхээр нөө өдөр тутмын үйл ажиллагааны менежментийн хувьд болохоор та хэд ер нь мундаг авч явдаг. Тэгвшөө дээр энийг олон улсын стандартад нийцүүлээд ISO 9001-ийг нэвтрүүлсэн тийм манай International компани тэгээ EBRD-ийн санхүүжилтээр энэ ажил бас амжилттай хийгээд явсан байгаа. Тэгэхээр яг дундын хоршоон дээрээ энэ ISO стандарт нэвтрүүлээд ингээд явсан. Одоо та чинь бас цаашаага үргэлжлүүлээд гишүүддээ бас энэ менежментийг сайжруулахын дэмжлэг үзүүлэх гэж. Ер нь бол одоо ингэж байгаас нөгөө түрүүнс нөгөө гишүүнийг одоо орлогод дэвшлүүлэх нэг чухал алхам бол за хөрөн мөнгийг бол ингэ шийдэж болдго юм байна. Гол нь нөгөө менежмент шүү дээ тий. Яг нөгөө өдөр тутам яаж ажлуудаа авч явах, яаж эндээс орлогоо олох бүрэн боломж. Энэ дээр алдаад байгаа нь ерөөсөө менежментийн асуудал байгаа байхгүй. Тийм учраас бол бид нар бол эхлээд ажлын хэсэг бол олон улсын стандарт ISO тий 9000-ыг олоолээ тий нэвтрүүлээ. Үүнийгээ цаашлуулад бид нар бүр яг мэрэгжлийн GVP стандартыг ч юм уу эсвэл хэрэглэгч зүвдээ стандартуудыг ч юм уу ер нь оруулах нь зөв юм байна гэж харсан. Тэгээ ийм нөгөө одоо ирээдүйн 10 жилийнхаа зорилгыг тавьсан. Тэгээ хэрвээ бид нар одоо яг ингээд одоо ажлын хэсэг маань ерөнхийдөө баг ингээд нэг 9-10 сард олон улсын стандартынхаа гэрчлэгийг авчих юм бол үргэлжлүүлээд шууд юу яа гишүүд рүү одоо шууд нэвтрүүлнэ. Тэг гişүү 600 аж ахуйн нэгдтэй бол стандартыг шууд нэвтрүүлнэ. Ингэж ижил нөгөөх тэд нар чинь одоо тий ганцхан байгууллагаас хамаарахгүй өөрсдийгөө орлогыг аваад нэмэгдүүлцдэг тий ажлаа одоо тухайн сум дээр одоо аваа явцдаг тийм юмыг л харж байгаа. Тэгээ бас малчтын сэтгэл. Тэгэхээр тэрний чинь хамгийн цаана тий малчтын сэтгэл амарна тий. Тэгэл цаашаага малын эрүүл мэндийн гол нөгөө манаач тий. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал. Тий хүнсний аюулгүй тий. Тэгээ бидний чинь одоо яг ажлын үүрэг бол үндсэн хуулийн 52 дээр ингэсээс мал сүрэг тий сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалтанд байна гэж. Тэр хамгаалт гэдэг үгэн дотор чинь бидний хамгаалагчд байхгүй. Нэгсэндээ зуудан дээрвдүүл хамгаална, халдвар төвчөнд нэрвдүүл хамгаална гэж. Тэгэхээр бидний юм бол үүрэг бол энэ хамгаалагчийн үүргийг бууга бариа тий чагнуураа бариа зогсож байгаа хүмүүс бол энэ малын эмчнэр байхгүй. Тэгэхээр бид нар бол ингэж өөрсдөө хамгаална. Тэгэхээр энэ хамгаалагч маань өөрөө маш их мэдлэгтэй байх хэвээр. Хөрөнгө санхүү мөнгөтэй байх хэвээр тий бусдын бараг сургагч багч байх хэвээр. Манлайлагч нар байх хэвээр байхгүй. Ийм чухал үүргийг бол малын эмчнэр маань одоо нийгмийг одоо аваа явж байгаа. Төшөө дээр нь бизнес эрхлэгч байна. Бизнес эрхлэгч байна, сайн менежмент менежер байна тий. Бүр тэр битгий хэл малчтын сэтгэл зүйч болж байгаа явж байгаа шүү дээ. Яагаад гэвэл малаа алдчихсан 2000 хоноо алдсан хүн амиа хорлохоос сууж идэг шүү. Тэгэхэд малын эмч 10 хоног тутам тэдний гэрт орж байгаа байхгүй. Тэгэхэд тэдний сэтгэл зүйг янзлж байгаа шүү. Тэгээд хүмүүс тийштэй. Үгүй цамтай адилхан 1000 малчид адилхан л хохирцсон байна. Энэ жил бол нэг 325 малчин бүр нойлгүй боллоо шүү. Ямар ч малгүй болсон тийм үүрх байна. Нэг 30% алдсан нэг 3500 орчим малчин үүрх хамрагдсан байна. Тэрний чинь бүх өрхөнд орж байгаа юм бол малын эмчнэр байхгүй. Тэгэхээр би бол малын эмч бол маш их одоо нийгмийн өөрөөр ролтой байдаг. Энэ жишээгч бид нэг гадагш гараад гадаадын одоо тийм малын эмчнэртэй уулзахад энэ үүргийг бүр гоё аваа явж байгаа. Тэгээд бид нар бол бас тэрнлүүл хараа явж тий. Тэгэхээр би ч гэсэн хувийнхаа зүгээс бол яг танай энэ мал эмнэлгийн дундын хошоог аягүй сайн үйл ажиллагаа явуулдаг гэж бодож бас их бахархаж хардаг. Тэгээд тийм болохоор таныг бас туршлагаа хуваалцаач гэдэг энэ подкастт давж оруулж байгаа. Тэгээд эцэст нь танаас асуух гэсэн магадгүй бидний битхоёрын ярилцлагыг үзэж байгаа хошоо байгуулах уугүй юу гэж бодож байгаа чинь малчин байлаа гэж бодоход тийм малчин биш юм аггүй бол өөр үйлдвэрлэгч байж болно шүү дээ тийм. Тэгэх юм бол ер нь энэ хошоо чи яг ямар ач холбогдолтой яг ингээ нэг гишүүндээ ер нь юу давуу тал нь за мэдээж орлого нэмэгдэх юм байна. Бас хэцүү саадтай байдаг бол тэр нь юу байх вэ? Юун дээр анхаарах юм гэдэг нэг тэр тал дээр нэг зөвлөгөө өгөөд хэд хоёлаа ярьцгаад дуусгав. За тэгээ. Ер нь бол хоршоо байгуулах анхаарах хамгийн зүйл нь бол өөрсдийнхээ үндсэн хэрэгцээг л тодорхойлох хэрэгтэй. Тэр үндсэн хэрэгцээ нь өөрөө яг юу юм? Мэдээж бидний хувьд бол хамгийн түрүүнд хүмүүс голцоо орлого л ярьдаг л. Тэр орлого ч ерөөсө 3 юмээс ирж байгаа. Махнаас ирж байна, малаас тий эсвэл малаа зарна, эсвэл малаа зардггүй маа гэхэд мах сүү түүхий идэ зарчмаар байгаа байхгүй тий. Эсвэл бүр ингээд сүүгээ боловсруулад гоёаруул хийчихсэн, ээзгээ хийчихсэн тий. Тэгээ тэрийгэ зарчмаар биш бас тий амьдралаа дээшлүүл. Гэхдээ л уулын мохтой. Тэгэхээр
хамгийн түрүүнд өөрсдийнхөө яг тэр бодит хэрэгцээг эхлээ гаргаад авчаа. Хэрэгцээгээ гаргаад авсны дараа бүгдөө ингээд ярилцаад одоо юу гэдэг хамгийн багтаа 9 хүн ярих гэж байна шүү дээ, тий. 9 хүн ярилцаад түүнээсээс хүмүүс хэрэгцээгээ гаргаад авсны дараа бол тэр нэгдэх нийлэх бол маш амархан. Одоо бол бүр засгийн газраас 2 цагийн дотор хоршоог нь байгуулж өгнө гэж байгаа шүү дээ. Шууд ингээд ерөөсө газар дээр нь сууд одоо бичиг баримт бүрдүүлэх тал дээр амархан. Ерөөсө хоршоо байгуулахтаар ямар асуудалгүй болж байгаа. Бичиг баримт үүсгэх хоршоогоо байгуулах. Тэр битгий хэл төслийн хүртлээр юу яаж байгаа 2 цагийн дотор төслийн бичих програмтай байж та хөдөө аж ахуйн эдийн засгийн сургуулиас ингээ гаргаад өгсөн. Тэгэхээр өөр нь улс бол яг нөгөө тэдний нөгөө чадахгүй байгаа юмнуудыг бол маш их хялбар болгож өгч байгаа. Энэ бол одоо алтан боломж шүү. Тэгэхээр манай малчидтай хэлэхэд бол энэ одоо 330 сумаар явж байгаа энэ мэрэгчлэтнүүтэй бол хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол таныг өөр нь бол та нарыг хоршоогоо байгуулад хамтраад явахд бол маш их. Харин хамгийн гол нь хамгийн айдастай юм юу вэ нэгвэл энэ дотор ченжүүд байгаа. Бид нэр хэлсэн. Нөгөө эзэн төвтөө хоршоо байгуулахдаас дандаа явж байгаа. Нэгсэндээ хоршоо бол хүн болгонд нэг л саналын хэрэгтэй байдаг. Тэ? Хүн болгон ашиг хүртэх ёстой. Хүн болгон дандаа саналаа хэлэх ёстой. Хүн болгон тэр ажилд оролцох ёстой. Хэрвээ та хоршооны гишүүн болцоод ажилд оролцохгүй байвал та хоршооны гишүүн биш. Та хоршооны гишүүн болцоод үгээ хэлж чадахгүй бол та хоршооны гишүүн биш. Та хоршооны гишүүн болцоод орлого авахгүй байвал хоршооны гишүүн биш. Та бол эзний хоршоонд хамрагдсан байна гэж. Тэгэхээр бидний хамгийн айж байгаа энэ зүйл бол энэ эзэн төвтэй хоршоо байгуулагдахад бий гэдэг. Энэ бол маш их зөвдөрлөн. Яагаад гэвэл нэг л хүн ашгийг хүртэх тийм боломжийг л хайчиж байгаа байхгүй. Тийм учраас бол одоо малын эмчнэрт байна төр засгаас нэг малчинд одоо 50 сая хүртэлх төгрөгийг зээлээр олгоно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 50 сая төгрөгийг зээлээр олох юм том боломж. Тэгээ ерсүүлээ нийлүүл нэг 450 сая төгрөг болох гэж шүү дээ. Тэгэхээр тэр 450 сая төгрөгийг өөрсдийнхөө хэрэгцээнийх нь мэгэл одоо ядаж нэг юм юу авчи пресслэх тий ноос хэрэгдэг машин авъя л та. Бүр Галланд их хятадх болмоо. Галландын 15 сая үнэтэй ноосны машин хийм машин авчихлаа та. Инх юм бол та нар ноос хэрэгэх гэж зоохгүй ш. Ерөөсөө нэг хоног минутын дотор л хэрэгээ хийчих. Тэ? Ингээд пресслэг машин авчил та. Амар том машин дотор овоолж явах хооронд нэг юм жижигхэн хайцан дотор оруулаад аваачил хүргээд өгч шээ. Логистик бол одоо бүрөөс үйлдвэрүүд ингээд авчихсан. Тэгэхээр яг тэр өөрсдийнхөө гаргаж байгаа тэр бүтээгдэхүүн дээрээс тулгарлаад тэрийг ингээд бүгдөө л ажиллаад ингээд явчих юм бол цаана худалдаа өгсөн бол зөндөө. Бүр тэр битгэл дотоод дэх битгий хилийн цамцсан хятадууд, европчууд тэр ноос ноолоор үзсэн хүлээгээ суулжаас гол нь биднээс чанал хүсэж байгаа. Тэгэхээр чанар бол өөрөө мэдээж малын эрүүлтэн маш их холбоотой. Тэгэхээр энэ бүх юмнуудаа ингээд холбоо явуучих юм бол ингээд гарцахад бид нар боломжтой байна. Тэгэхээр давуу тал нь бол та нар өөрсдийнхөө хэрэгцээг хараад эвлэлт нь нэгдээд тэр нөгөө айхтар юмнуудээсээ холхон шиг те ингээ хоорондоо ярилцаад ингээ мэдрээд авчих юм бол бусд нь бол гайгүй. Энэ нь бол шууд л ингээ олон хүний хүч гэдэг бол арай өөр идэг. Би малчин байсан бол хоршоо ормоор санагдлаа. Тэгээ одоо би ч гэсэн тэгээ өөрөө ч ингээл хоршоогоо аваа явж байгаа. Үнэхээр аим гоё үү. Олон хүмүүс хоорондоо аавн. Тэгээд олсон хэсгээр нийгмийн хэрэгцээ. Олонний хүч олонгүй даалаа гэдэг шүү. Энийний тод жишээг би яг зүгээр аав ээжэд маань тэр нэгдэл гэдэг юм байсан юм байна. Нэгдэл гэдэг чинь яг үндсэндээ хоршооны хэлбэрээр ажиллаж исэн. Тэгэхээр энэ бол бас л биднэрт огч шинээр хийж байгаа зүйл бол биш. Тэ? Гол нь л одоо яг зөв л хийх нь л байна л да. Зөв үзэл санааг нь ойлгох хэвээр тий. Зөв юм хийж чадах юм бол хоршоо гэдэг бол одоо малчтад хамгийн зөв тий хамгийн одоо энэ бэлчээрийн одоо аж ахуй эрхэлж байгаа хүмүүс хамгийн таатай аж ахуй нэгж гэж харж байгаа байхгүй тий. Энэ бол өөрөө ч гэсэн энэ олон улстай бас ингээд бүр нэр хүндтэй л тий. Одоо энэ энэгтгий Пакистан ч юм уу тий том хэдэн тэрбум төгрөгөөр олж байгаа юм. Дандаа хоршоо хэлбэрээр. Би түрүүний хэлсэн тий Азад ямар хүчтэй байна тий. Ингээл явж байна да. Тэгэхээр бол хоршоо бол их мундаг юу шүү гэж хэлсмээр байна. Тэгэхээр өнөөдөр бидний ярилцахаар за аж ахуй нэгж байгууллагын нэг хэлбэр болох хоршооны тухай ярилцлаа. Тэгээ хоршоо маань их өгөөчтэй гэдэм байх те яг хуулийнхаа дагуу 9-өөс дээш гишүүнтэй байх хэрэгтэй. Тэгээ гишүүдийн хэрэгцээг хангах. За нийгмийн хэрэгцээ болон эдийн засгийн хэрэгцээ дамжиргааг дэвшлүүлэх, мэдлэг чадварыг сайжруулах, тэ асуудлаа хоорондоо ярилцах тэр боломжийг бий болгодог гоё бүтэц зохион байгуулалт юм байна. Тэгээ манай төр засгаас бас энийг сайжруулах. Ялангуяа малчтын дунд хошоо байгуулах тал дээр энэ засгийн газрын төсөл хөтөлбөр явагдсан. Өшөө дээр нь бүр санхүүжилттэй 50 сая хүртэлх төрөний зээл эднэр олох хөтөлбөр явж байгаа юм байна. Тэгэхээр энэ талаар бид нарт их сайхан мэдээлэл өгсөн
Эрдэнэбаатарт дарга танд маш их баярлалаа. Та бүхэн сонирхолтой байсан бахаа гэж найдаж байна. Дараагийнхаа дугаараар уулзтлаа баяртай. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.